Сүүлийн 10 жилд Лего хулгайлах тохиолдол олон удаа гарсан бөгөөд тэдгээрийн нэг нь 300 мянган $10 үнэтэй байжээ. Гэхдээ хулгайлах юм үнсэн биш. Яагаад тоглоом хулгайлах гэсэн юм бол? За тэгэхээр яасан гэхээр Лего тоглоом iPhone-оос жил үнэтэй болсон. Лего тоглоомыг 2 дахь сайт дээр байршуулахад үнэ нь $120-оос эхэлдэг. 2006 онд Легогийн хамгийн үнэтэй цуглуулга $270 мянган байсан. Лего хэрхэн одооны үнээр тогтсон бэ? Яаж энгийн нэг хүүхдийн тоглоомоос үнэнч цуглуулагч нартай болов? Өнөөдөр Лего хамгийн алдартай тоглоомнуудын нэг гэж хэлбэл хинч марахгүй зэ. Хамгийн анхны Лего мотор хийгдсэн байж хэдий тухайн үед модон тоглоомод амжилттай байсан ч 1949 онд компани шинжилт хийж пластик тоглоом руу шилжсэн байна. Хэдий анхны пластик тоглоомыг гаргасан компани биш ч гэсэн тухайн үед шинжилэл болж чадсан байх нь. Тухайн үед Лего модон болон металл тоглоомуудтай өрсөлдөж байсан ба мөн хүүхдүүдийн пластик тоглоомоор тоглох зан төлөвийг тогтоох шаардлага үүсжээ. Өнөөдөр Легогийн үнийг ойлгохын тулд бид анхны цуглуулга руу буцах ёстой. Анхны бэлэг дурсгалын цуглуулга өнөөдрийн ханшаар $60 мянган байсан. Тус цуглуулга нь ямар нэгэн тайлбаргүй тоосгонуудын цуглуулгаар зардаж байсан. 1955 онд өнөөдрийн цуглуулгуудын энгийн хөлбөр гэж болохоор Lego Town Plan худалдаанд гарсан. Хүүхдүүд энэ үеэс эхлүүлэн Легогоор барилга барьж хотуудыг сөндөрлүүлж эхэлсэн. За Легогийн философи энэ үеэс эхлүүлэн илүү батжиж байна. Тоос бүр хоорондоо тохирч цаг хугацааг даван туулгахыг философик энгийн үгээр тайлбарлал бүх насны хүүхэд өөрийн уран сэтгэмжийг ашиглан хязгаарыг давж бүтээл төвлөрөх боломжийг бий болгох гэж хэлж болно. Дараа нь 1958 онд Лего тоосох шургаагаар нь оруулж холбох аргыг боловсронгуй болгосон бөгөөд энэ нь том хэмжээтэй гэхдээ тогтвор барилга барих боломжийг олгосон юм. Тэр үеэс эхлэн Лего өнөөдрийн хүртэл энэ дизайныг ашиглаж байгаа. Бидний мэдих Легогийн замнал энэ л үеэс эхэлсэн гэж хэлж болохоор Легогийн ихэнх үедээ гаргаж байсан фигуруудын одоогийн шинээр гаргасан хэсгүүдтэй ч тохирдог. Ингэснээр цаг хугацааг даван туулах философи нь биелж байгаа юм. Цөөн тооны онцгой тохиолдлуудаас бусад нь та бор тоосгоны тухай мэдэх үү? Легогийн яг ямар үед хийгдсэн тодорхойгүй бор тоосгонууд бөгөөд тэдгээр бусад үеийн ихтэйгээ авталтаа багтай нь шууд угарчдаг. За энэ тоосгоноос өөр ийм тохиолдол гарч байгаагүй. Үйлдвэрлэгдсэн бүх Легогийн 99.9% нь цаг хугацааг даван туулах зорилгоор төлөвлөгдсөн бөгөөд өнөөг хүртэл ашиглах боломжтой байгаа нь гайхалтай юм. 1960-ад оны үед пластик тоосго хийт болж Лего хамаг анхаарлаа пластик тоосго үйлдвэрлэлд хандуулжээ. Гэхдээ тухайн үед Легогийн бүтээгдэхүүнүүд маш энгийн байсан. 1962 онд дугуйг шинээр зохион бүтээснээс гадна Лего барилгууд тоосго хэлбэртэй бөгөөд гол төлөв сонгодог тэгш өнцөг тоосго ашиглаж байв. Легогийн 2 дахь том эргэлтийн цаг 1970-ад онд болж өнгөрсөн бөгөөд энэ үед илүү бүтээлч цуглуулгуудыг гаргаж эхэлжээ. Жишээлбэл 1978 оны Space Cruiser. Тухайн цуглуулга нь 170 хэсэгтэй үнийн хувьд $10 эсвэл өнөөдрийн хашаар $68 худалдаалагдаж байв. Лего эдгээр сэдэвчилсэн цуглуулгыг системийн дотор систем гэж нэрлэдэг. Цуглуулга дотор Легогийн өнгө төрхийг өргөжүүлсэн шинэ хэсгүүд болох өнгөт тунгалаг хэсгүүд болон түлхүүрүүдийг нэмжээ. Фигуруудын төрөл хэлбэр нэмэгдснээр Легогоор бүтээж болох зүйлсийн хязгаарч илүү тэлсэн. Тиймээс 10 жилийн өмнө барьсан барилгуудыг одооноос илүү шинэлгээр барих боломжууд үүсжээ. 70-ад онд Лего тоглоомоос бүтээж хэрэгсэл болж хувирч олон тооны шинэ Лего хэсэг цуглуулгуудыг гаргаж бүр iconic фигуруудаа танилцуулсан. Компани 1950-ад онд асар их амжилт олж дэлхийд агентж өргөжсөн. Цаг алгасах бүрт өдөр бүрт жилбэр Лего өөрчлөгдөж байна. Лего төгсгөл гэж байхгүй. Гэтэ бор тоосоо шиг зарим асуудлууд гарч эхэлсэн. 1990-ад оны сүүлээр бордуулалт буурч компани анх удаа мөнгөө алдаж эхэлжээ. Лего хит хурдан өргөжиж хит олон зүйлд хөрөнгө оруулж тематик паркууд, медиа их бараа бүтээгдэхүүнүүд их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн байна. Үүний зэрэгцээ түүний анхны зорилго болох Лего тоосгоны борлуулалт буурч байна. Үнэн ч шүтэн бишрэгчдийн нь яагаад Лего дуртай байдаг тэр зүйлийг мартсан юм шиг бүтээгдэхүүнүүдийг гаргаж эхэлжээ. Жишээ нь Галадор тоглоомыг авч үзвэл энэ нь Легоны өмнө гаргаж байсан багцуудаас маш өөр. Тэр үед Галадор үйлдвэрлэхэд орлогоосоо илүү зардал ихтэй байлаа. Тухайн үед хэдийгээр ашиг сан авчрахгүй байсан ч компани өргөжлөлтөнд нөлөө үзүүлж байгаа гэж үзээд үргэлжлүүлэн хөрөнгө оруулжээ. Мөн гүйцэтгэх захирлууд тухайн үед хүчтэйгээр түрэн орж иж байсан видео тоглоомуудтай өрсөлдөж чадахгүй байх вэ хэмээн нэлээд санаагаа жилээж байжээ. За Легог тухайн үед дампуурлаас сэргийлж байсан зүйлс нэг нь Bionicle байсан бөгөөд 4 жил дараалан компани хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүн байсан. Өөр нэг нь 1999 онд анх гаргасан лицензтэй Одын дайны цуглуулгууд байлаа. Эдгээр нь $6-аас $90 үнэтэй байсан бөгөөд лангуунаас шинэхэн даалгах шиг хурдан борлогдож байв. Гэтэ компани тооцоолог үзвэл хаана ихтэй өсөж байлаа. Легог зөвхөн хүүхдүүд сонирхдаг гэж байсан ч насан туршид ч мөн сонирхдаг болсон байна. Бүр Raffle гэх нэр томьёо үүсжээ. Adult Fan of Lego буюу Легогийн насанд хүрсэн шүтэн бишрэгчид. Бүр Lego Master-ууд гэж reality show үүс. Тухайн шоуны үеэр насанд хүрсэн Lego сонирхогчид Легогоор хүнд хэцүү структурыг барьж хоорондоо өрсөлдөх байв. 2000 оноос Легогийн хамгийн хүчтэй хэцүү цувралууд насны хувьд 14-өөс 16 нас хүртэл байсан. Бүр 18 настангуудад зориулсан цуврал хүртэл байгаагүй гэсэн үг. Гэхдээ тэр Легогийн насанд хүрсэн шүтэн бишрэгчдэд нөлөө үзүүлээгүй. 1990 оноос хойш багаасаа Лего тоглож өссөн эсвэл насанд хүрээд Легогоор тоглож эхэлсэн тогтмол хоббигоо болгосон үе бий болж байна. Тухайн шүтэн бишрэгчдийн хувьд Легоны өрөөгөө тусдаа өрөөтэй байх нь хэвэн үзэгдэл болжээ. Лего шүтэн бишрэгчдийн хувьд орлуулагдчихгүй болсон юм. 1990 онд интернетийн тесрэлт орж Лего сонирхогчид хоорондоо холбогдож эхэлсэн юм. Энэ үеэс л Лего зүгээр нэг хүүхдийн тоглоом биш гэдэг нь тодорхой болжээ. Өмнө нь тустай байсан хүмүүс
сонирхлоороо нэгдэж нэг том community-г үүсгэсэн. Зөвшөөрдөг. Гэтэл Lego үргэлж насанд хүрсэн фэнүүдаа хүлээн зөвшөөрдөг байгаагүй. Компани нэгэн удирдах ажилтны хэлснээр 10 жилийн өмнө Lego насанд хүрсэн фэнүүдэд илүүцгэж боддог байжээ. Lego насанд хүрсэн фанатуудаа үн цэнтэй гэж боддоггүй байсан гэсэн үг. Lego-гийн гүйцэтгэх захирлуудын нэг нь хэлэхдээ бид насанд хүрэгчдийн төлөө илүү үхийг хийх ёстой гэж боддог байсан. Удирдлагын багийн ихэнх хүмүүс бид хүүхдүүдэд анхаарлаа төвлөрүүлэх ёстой гэж боддог байсан гэж хэлж байжээ. 1990-ад он хүртэл ямар нэгэн зүйлийн фэн байх нь эерэг хэрэг гэж харагддаггүй байв. Гэхдээ Lego сонирхогчдыг юу ч зогсоож чадхааргүй байлаа. Тэд улам нэгдэж бүр биетээр уулзалтууд зохион байгуулдаг болжээ. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүс ч нэг чуулганд оролцохоор хамтран ажилладаг. 2000-ад оны ихээр зохион байгуулагдсан уулзалтууд фанатуудад хоорондоо холбогдож хүчрэг community-г болгоход тусалсан. Энэ нь Lego-д маш сайн маркетинг болж байжээ. Бүр зарим шүтэн бишрэгчдийн бүтээсэн агуу бүтээлүүдийг дурдвал бүхэл бүтэн 11 жилийг зарцуулж бүтээсэн 8 өндөр бөгжний эзэн цувралын цамхаг байсан юм. Lego-гийн шүтэн бишрэгчид яалчгүй хамгийн өвчтэй фанатуудын нэг үлээ. Хэдэн дунд насаараа Lego цуглуулсан хүмүүс хэдэн мянган $1000-ын Lego-ны цуглуулгатай хүмүүс мөн хүүхдүүд ч багтдаг. Lego өөрсдийн цуглуулгуудын 1-2 жил борлуулалтанд байлгаж байгаад борлуулалтаа хаадаг. Жил бүр шин цуглуулгад гардаг. Харин хэрэв хуучин цуглуулгаас авахыг хүсвэл зөвхөн секунд хэн захуудаас л авах боломжтой болдгоо. Тиймээс л Lego-гийн худалдаж авсан өдрөөс эхлэн өсдөг байгаа юм. Энэ удаагийн бичлэг та нар сонирхолтой байсан гэж найдаж байна. Дараагийн бичлэгээрээ уулзлаа, баярлалаа.